За тэгээд босод сүлжээнүүдийг би сонирхоод үзсэн. Нэрээ үнэхээр ийм одоо мөнгө олох боломжтой ийм амархан бизнес яг байдаг юм болоо яадаг юм бол өмнөх одоо Монголд энэ байгаад байгаа сүлжээний бизнесүүд яг ямар маркетингтай болоод энэ Atomy яг үнэхээр ийм давуу тал байдаг юм болов гэд босод сүлжээний бизнесүүдийн маркетингийн сонирхоод үзсэн чинь үнэхээр маш олон босод сүлжээнүүдийг байгуулгаад бас илүү их маш олон давуу талууд байсан. Тэгээд за яг хийгээд үзэхэд яг болохгүй юм байхгүй юм да хийгээд үзээ да гэдэг ерөнхийдөө нэг бас нэг шийдвэрээ гаргах гэж нэлээд удаан л явж исэн. Тэгээд сүүлдээ нөгөө яг бэлэгний маань семинаруудын маань бэлэгнүүд анханасаа ирээд тэгээд evening care-ийг анх удаа хэрэгжилж үзэл. За ямар гоё бүтээгдэхүүн бэ? Өмнө би ерөөсөө ийм бүтээгдэхүүн хэрэгжилж үзэж байгаагүй. Өмнө хэрэгжилжсэн бүтээгдэхүүнүүдээс шал өөр юм байна гэл тийм мэдрэмж аваад за ийм одоо боломжийн үнэтэй чанартай гоё бүтээгдэхүүнтэй байгаа юм чинь энэ бизнесийг хийхэд бас маш олон маш том давуу тал болох юм байна гэж үзээд ерөнхийдөө яг шийдвэрээ бат гаргаад 11 сараас хойш 12 сарын ихэр бол бизнесээ хийгээд эхэлсэн. Тэгээд одоо нэг өөрийн гэсэн бага бүрдүүлээд ажиллаад явж байна. За тэгээ өнөөдрийн семинартаа орё. Өнөөдөр би бүтээгдэхүүний танилцуулга 4 бүтээгдэхүүн танилцуулахаар бэлдсэн байгаа. Миний дэлгэж шеэрлэгддэг үү? Би өөрөө яач дөө. За харагдаж байна уу? Харагдаж байна. За бүтээгдэхүүний танилцуулга 4 бүтээгдэхүүн танилцуулахаар бэлдсэн байгаа. Эхний бүтээгдэхүүн бол эмэгтэйчүүдийн өтрөө болон ходоод гидсний ашигтай бактери WN-ээр баланс гэсэн нэртэй бүтээгдэхүүн байгаа. За би одоо ашигтай бактерийн талаар ярих гэж байгаа учраас ерөнхийдөө бактерийн талаар ерөнхий ойлголтыг өгөх гэсэн. Ерөнхийдөө яг манай гишүүд маань бараг их хөвчлэн мэдж байгаа ах. Одоо аль хэдийн бол бактери сүүлийн үед маш их хэрэгэлдэг болсон. Ямар учир шалтгаанаас хэрэгэлдэг болоод байгаа энэ заашгүй шаардлагатай болсон шалтгаан нь юу юм бэ гэвэл ер нь бол ашигтай бактери гэдэг бол ерөнхийдөө бид хүн төрөлхтөн өөрөө гэж ойлгож болох юм байна. За нэг хүний биед ойролцоогоор 400 орчим их найд хэвийн одоо бичил биетэнтэй одоо хүний бие цуг амьдарч идэг юм байна. Энэ бичил биетнүүд одоо бид нэр өдөр тутмын хоол хүнснийхаа хэрэгцээгээр хүнсээрээ дамжуулаад ашигтай болон ашиггүй бактериудыг одоо хоол боловсруулах зам болон амны хөндийгөөс эхлээд ходоод руугаа одоо ингээд байнга одоо ашигтай бактериуд маань орж идэг байна. Эдгээр ашигтай бактериуд маань хоол боловсруулах замаар яваад нарийн бүдүүн гидсэнд очоод одоо тухайн орчныг бүрдүүлж өгдөг байна. Бидний нарийн бүдүүн гидсэнд ямар нэгэн одоо тийм орчин хэрэгтэй байдаг юм байна л да. Тэр орчин болохоор энэ ашигтай бактери маань үүсгэж одоо хөгжүүлж өгдөг байх нэ, үүсгэж өгдөг байх нэ. Одоо бидний хоол хүнсний хамгийн одоо шимт хичээлтэй хэсэг маань нарийн бүдүүн гидсээр бидний одоо бие махбодод шингэдэг байх нь. Энэ шингэдэлтийн үйл явцыг ашигтай бактери маань нэмэгдүүлж өгдөг байх нь. Тийм учраас ашигтай бактерийг одоо зөвхөн одоо антибиотик хэрэглэх үед одоо эмчнэр сүүлийн үед бичиж өгдөг болсон антибиотикоос гадна одоо тэр бидний одоо хэрэглэж байгаа хоол хүнсээр дамжуулаад ялангуяа махан бүтээгдэхүүнд одоо дахиа гахааны мах ч юм уу одоо үнд ч юм уу ашиггүй одоо маш олон бактериуд бидний хоол хүнсээр дамжиж орж идэг учраас бас заавал антибиотик хэрэглэснээр биш бусад одоо энгийн үедээ ашигтай бактери хэрэглэж явах нь биднэрт бол ходоод гидсний үйл ажиллагаанд маш хэрэгтэй байх нэ. За тэгээд энэ ашигтай бактериуд маань ерөнхийдөө хаана байдаг вэ гэхээр гидс дотор болон арьсан дээр бас байж идэг юм байна. Тэгээ амны хөндөд байж идэг юм байна. Тэгээд бэлэг эрхтэнд маань бас байж идэг байх нэ. Нутринууд бактериуд маань. За тэгээд өвтрэнд маань ашигтай лактобацил гэдэг бактери бүтрээний маань 70 орчим хувийг эзлээд байж идэг байна. Энэ бактерийн одоо лактобацил гэдэг бактерийн одоо тоо багасах одоо тохиолдолд өөрчлөгдсөн тохиолдолд бүтрээ маань эмзэгшээд одоо үрвсэх одоо үйл явц маань явагддаг байх нэ. За тэгээд энэ Atomy-гийн маань бактери нь яг
юугаараа давуу талтай юм бэ? Ямар орц найрлагатай юм бэ гэдгийг би ярья. За тэгээд өтрээний эрүүл мэнд болон гидс доторхын эрүүл мэндийг нэг дор хамгаалдагаараа бас давуу талтай юм байна. Хоол боловсруулах замыг дамжин өтрээнд хүрдэг тусгай батенттай пробиотик гэдэг маань ашигтай бактери гэсэн үг шүү дээ, тий. Орсон байх нь 8 төрлийн нэмэлт орцтой пробиотик, цайр, витамин А, Е, Б витаминууд орсон байх нь сав баглааны хувьд бол ямар нэгэн хадгалтын орим алдагдуулахгүйгаас үүсэлтэй 2 давхар чигнээс хамгаалсан тусгай савлгаатай юм байна. Капсул нь болохоор хүнс ногооны капсул ашигласан учраас бас хүний биед ямар нэгэн хор нөлөөгүй харшил өгөх бас аюулгүй юм байна. Өдөрт хэрэглэх хэмжээ нь гэвэл 1 ширхгээр хэрэглэх юм байна. За эрүүл эмэгтэйн өтрийн тул өндөр температур чигшилтэй орчинд асар олон тооны ашигтай болон ашиггүй бактериуд бол оршиж идэг юм байна. За тэгээд атомын W-ээр баланс гэдэг нь бол W гэдэг нь бол women гэдгийн товчлол. Тэгээд энэ доторх балансыг тэнцвэржүүлэх гэсэн утгатай. Энэ нь болохоор UREX гэсэн ийм ашигтай бактерийг ашигладаг юм байна. Энэ иннер баланст нь байдаг байна. За энэ нь болохоор ямар ашигтай бактери юм бэ гэхээр гидсний эрүүл мэндээс гадна өтрээний эрүүл мэндэд бас нэгэн зэрэг үйлчлэгээ үзүүлдэгээр давуу талтай юм байна. За энэ бактери нь яг ямар нэршилтэй, ямар учиртай бактери юм бэ гэхээр би нөгөө сая хэлсэн лактобацил гэдэг яг өтрээнд байх шаардлагатай ийм бактерийн 2 ийм нэршлийнх нь нийлбэр юм байна. Одоо энэ нэршлийг нь бол би сайн хэлж мэдэхгүй нөгөө мэрэгжлийн хүн биш учраас тий Ruteri rhamnosus гэдэг ийм 2 бактерийн нийлбэр нь NURX, EX гэдэг бактерийг гаргаж авсан юм байна. За тэгээд энэ өтрээний эрүүл мэндэд болохоор сүүнж хүчлийн бактерийг үржүүлэх замаар эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тусалдаг. Дараагийнх нь болохоор сүүн хүчлийн бактерийг үржүүлж хортой бактерийг дарангуйлан хортой гэдэг маань ашиггүй бактери гэж байгаа шүү дээ, тий. Дарангуйлан гидсний үйл ажиллагааг сайжруулдаг ийм 2 үйлчлэгээ үзүүлдэг бактери юм байна. За тэгээд энэ бактерийг маань үйлдвэрлэж гаргахаас өмнө эмэгтэйчүүдэд тулгардаг өвчнөд тулгуурлаад маш олон судалгаа шинжилгээ хийгдсэний үндсэн дээр маш олон туршилт судалгаанууд нь бол үр дүнтэй болж иж энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж гаргасан байна. За тэгээд энэ URX гэдэг энэ яриад байгаа энэ гол орц найрлага болсон энэ ашигтай бактери нь болохоор солонгост анх удаа хүнс эмийн аюулгүй байдлын яамнаас батлагдсан эмэгтэйчүүдийн өтрээний эрүүл мэндэд нэн тусдаа гэсэн тийм гэрчлэгээ патентыг авч ирсэн юм байна. Энэ патентийн нөгөө дугаар нь хүртэл энэ дээр байгаа. Тэгэхээр ямар хэрэгтэй бактерийг энэ дотор агуулсан гэдэг нь хүний биед ямар ашиг тустай гэдэг нь энэ дээр бол харагдаж байгаа юм аа. За тэгээд хүний биед энэ UREX гэдэг бактери нь болохоор яаж нэвтэрч ордог, зам нь ямар юугаар явдаг юм бэ гэхээр биеийн хоол боловсруулах системд аюулгүй нэвтрээд өтрийн дотор байгалийн жамаар хадгалагддаг байна. Бие махбодоор дамжин өнгөрсний дараа өтрээний тэнцвэртэй байдлыг хадгалан байгалийн хамгаалах чадварыг нэмэгдүүлдэг байна. За тэгээд энэ 8 төрлийн нэмэлт орцтой гэдсэн тийм цайр, витамин гэдэг ерөнхийдөө нөгөө дархлаа дэмжихэд туссан тийм онцгойсон 8 төрлийн орцуудыг хамтдагс нь бас давуу талтай болж өгчээ. За тэгээд капсулын хувьд гэх юм бол урамлын гаралтай гэдэг иргэсэн тий орц найрлагыг ашиглаж хийсэн бол амьдны гаралтай орц найрлагад мэдрэмтгий хүмүүс бол санаа зовлтгүй хэрэгжилж болох нэ. Ямар нэгэн харшил нөлөө үзүүлэхгүй нэ. За тэгээд сав баглааны үед бол хадгалтын горим алдагдуулахгүйгээр 2 давхар хамгаалалтаа тусгай сав дотор болон гадна талаас 2 давхар чигнээс хамгаалсан тусгай сав нь аюулгүй байдлыг дээд зэрэгээр хангасан бөгөөд хаанч хизээж авч явах тохиромжтой ийм савлгаатай бас нөгөө гаднаас чиг нэвтрүүлэхгүй орсон чигийг нөгөө таглаанда нөгөө ингэ шингээж авдаг тусгай таглаатай капсул учраас ямар нэгэн аюул хадгалтын горим алдагдана гэсэн юм байхгүй. Нөгөө бактери чинь нөгөө задлсан дороо шууд хэрэглэх ёстой бас задлаад удчвал
ерөнхийдөө нөгөө чанар нь алдагдана гэсэн нөгөө сул талтай байгаад байдаг. Энэ бактерийн хувьд маань ерөөсөө тийм сул тал байхгүй нэ. Тэр одоо асуудлыг шийдээд өгсөн байна. Нарны туяа болон чигийг төгс хамгаалах битүүнжилсэн савтай маш сайн технологиор хийгдсэн дотроосоо чигийг шингээгчээр нь тасралтгүйгээр шингээдэг тийм асуудлыг шийдэж өгсөн юутай ах нэ. Давуу талтай ах нэ. За ямар хүмүүст хэрэглэх тохиромжтой юм бэ гэхээр өдрөөний эрүүл мэндэд санаа зовдөг бүх эмэгтэйчүүд. Тэгээд жирэмслэлтэд бэлдэж байгаа болон нөхөн үржихүй насны эмэгтэйчүүдэд тэгээд цэвэршилт болон цэвэршилтийн үеийн өдрөөний орчны өөрчлөлт орсон эмэгтэйчүүд төрхийн өмнөх болон төрсний дараах дааврын өөрчлөлтөөс болж өдрөөнийхөө эрүүл мэнд санааж сууж буй жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд өдөр бүр одоо хит их ачаалтаа стрессээс болж хэвийн бус амьдралд хэв маягтай ядарсан хүмүүст шилэн тэрхүү бариу өмд өмсдөг хүмүүс бол бас нөгөө бодис солилцоон их одоо удааширч одоо мууддаг юм байна л да хүний биеийн. Тэгэхээр тиймэрхүү одоо байнга одоо нэг бариу жинс өмд өмсөж шилэн тэрхүү өмсөд байгаа хүмүүс бол бас өдрөөний өрөвсөлт өрдөх магадaltaй байдаг юм байна. За тэгээ эрүүл өөртөө итгэлтэй байдал олохыг хүссэн эмэгтэйчүүд хүн бүртэл зориулсан ийм бүтээгдэхүүн байх нэ. Тэгэхээр эмэгтэйчүүд одоо хөвчлэн дааны эмэгтэйчүүд байдаг учраас би энэ бүтээгдэхүүнийг бас сонгож ярихыг хүссэн байгаа. Бас хэрэгтэй. За пребиотик гинэ. Пребиотик гэж яг юу юм бэ гэвэл пребиотик нь болохоор энэ пробиотик ашигтай бактерийг хоолдог хүнс юм байна. Тэгэхээр энийг болохоор пребиотикийг хэрэглэхдээ пребиотикийг бас давхар хэрэглэж явах зайлшгүй шаардлагатай байд юм байна. Гэтэл энэ манай атомын одоо гийн inner balance бактерид бол ерөөсөө пребиотик нь давхар одоо энэ агуул одоо орц найрлаганд нь агуулгдсан давуу талтай байгаа гэдэг юм байна. Тэгээ пребиотик нь болохоор хортоо гэдэг маань ерөнхийдөө нөгөө ашиггүй бактерийг дарангуйлж байгаа. За ходоод гидсний үйл ажиллагааг дэмжин одоо ашигтай бактерийг үржүүлэхэд дэмжлэг тусалцаа үзүүлдэг ийм үйлчлэгээтэй үүрэгтэй пребиотик байдаг юм байна. За тэгээд дараагийнх нь болохоор өтрөөний өрөвсөл гэж юу ямар төрлүүдтэй байдаг вэ гэхээр ерөнхийдөө өтрөөний амьдардаг өтрөөний хүчлэлийг агааргүй нямд хадгалж байдаг лактобациллус хүчлийн бактери алдснаас гэдэг би одоо анх нөгөө лекц эхлэхдээ ярьсан тийм семинар эхлэхдээ ярьсан. Тэр нь одоо алдагдсанаас болж өтрөөний өрөвсөл ерөнхийдөө дэлгэрэнгүй нийтлэг тохиолддог юм байна. Тэгэхээр энэ яг юунаас болоод байгаа вэ? Энэ одоо сүүлийн үед эмэгтэйчүүд стрессдэг сайн нөгөө ярьсан тийм шилэн тэрхүү бариу өмд өмсөх иймэрхүү одоо нөхцөл байдлаас болоод өтрөөний асуудал ер нь бол үүсдэг юм байна. За тийм учраас энэ ашигтай бактери маань давхар одоо ходоод гидсэнд болон өтрөөнд давхар үйлчлэгээ үзүүлдгээрээ бас давуу талтай юм байна. За дараагийн миний танилцуулах бүтээгдэхүүн бол Evening Kerset. Энэ Evening Kerset-ийг бол одоо манай гишүүд бол ихэнх нь бараг мэддэг болцсон байгаа. Бараг зарим нь ч гэсэн хэрэглээд үр дүнгийн үзсэн. Миний хувьд ч гэсэн хэрэглээд яг үр дүнгийн үзсэн учраас бас ярихгүй байхын аргагүй. Тэгээд бас дээрэс нь хавар болоод энэ арьс одоо эмэгтэйчүүд за эмэгтэйчүүд гэлтгүү бараг эрэгтэй хүмүүс хүн болгоны л арьс хуурайшаад жоохон борлох гоо тарлах гад эмзэгшээд байдаг энэ талтай. Тэгэхээр энэ гүн цэвэр энэ одоо асуудлыг Evening Kerset-ээр л одоо даван тулах боломжтой учраас энийг бас та нарт бас мэдэхгүй нэгэнд нь бас сайн хэлж өгөх зорилгоор ингээд танилцуулахаар бэлтлээ. Тэгэхээр энэ гүн цэвэрлэгээний сет маань ерөөсөө салооны үйлчлэгийг мэрэгжлийн салооны үйлчлэгээ 365 гэрээсээ гэдэг өрөөтэй ерөөдөө энэ бүтээгдэхүүн маань үйлдвэрлэгдсэн байгаа. Энэ урандаа ч гэсэн юунда нийцээд явж байгаа. Гэрээ нөхцөлд мэрэгжлийн салооны үйлчлэгийг бүрэн авах боломжтой ургамлын гаралтай арьс арчилгааны цогц бүртгэл гэж явж байгаа. Энэхүү цогц арчилгаа нүүрний буудаг нөхс үүдэх бохирдлыг гүн цэвэрлж эрүүл толгоор гэрэлтсэн сайхан царай арьстай болгоно гэж байгаа. Тэгээд бүсгүүчүүд бидний арьс арчилгааны гол одоо нэг чухал зүйл нь бол одоо нүрээ бутахаас илүү арчилгаа цэвэрлэгээгээ сайн хийх нь л арьс арчилгааны баг ихэнх 70-80% нь бол баг одоо энэ асуудлаар шийдэгдчихэд байгаа. Тэгэхээр гол нь арьсаа сайн цэвэрлжил байх юм бол арьс арчилгаа маш сайн байх нэ гэж ойлгож болох нэ. За тэгээд юунаас бүрдэж байна гэвэл deep cleanser буюу гүн тосон цэвэрлэгч байгаа.
хөөсөн цэвэрлэгч, хоёрдугаарт нь байна. Гуравдугаарт нь peeling гээл үе зөөлөн гээл хэлбэртэй гойжуулагч байна. Гуравдугаарт нь peel of mask, хуулдаг маск. За энэ юунууд нь бусдад дөрөв алхамд энэ сетэнд бус тустай ямар өөр үзүүлэх юм бэ? Энэ одоо тус нь тайлбарлая. Гүн тасан цэвэрлэгч нь бол арсны гүндэх бохирдол болон будгийг гүн цэвэрлэн арилгаж, арсыг зөөлөн чиглэг болгон арсан тижэл өгнө. Мөн одоо хэрэглэх заавар гэх юм бол арсан дээр тохирох хэмжээгээр авч түрхээд массажлах маягаар нүүрэндээ илэлэг хийж өгөөд будаг бохирдлоо сайхан задлж өгөөд тэгээд тэрийг арсан дээрээсээ цэвэрлээд авна гэсэн үг. За хөөсөн цэвэрлэгч маань маш нарийн ширхтээ зөөлөн хөөсөр нүкс өндөх бохирдлыг үлдэгдэлгүй арилгаж арсыг хөөрөө шуулахгүй чиглэг мэдрэмж төрүүлэн арсны өнгийг гэрэлтүүлнэ гинэ. За энэ гэвэл ерөөсөө нөгөө босоод одоо нөгөө өмнө миний лав хэрэгэлдэг гэсэн хөөс мөсөр бич ерөөсөө угаан арс хуурашаал имзэгшээл хорсоод л тэгэл нөгөө халууд өгөөл шууд л одоо нөгөө чигшүүлэх бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй бол аюу ингээд имзэгшээд байдаг. Энэ хөөсний хувьд бол тийхгүй харин ч бүр эсрэгээрээ нөгөө чигшил өгөөд арсыг гой цайруулж гэрэлтүүлж яг нэг угаалтаар л ерөөсөө нөгөө үр дүнгээ өгдөг тийм бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр хэрэглэх заавар нь гэх юм бол алган дээрээ маш жоохныг аваад алган дээрээ үрж хөөсрүүлээд хөөсөөрөө нүүрэн дээрээ арчаад нүүрэн дээрээ түрхээд тэгээ хөөсөөрөө угааж усаар зайлнаа. За дараагийнх нь feeling гээл гүйжуулагч гээл гэж байгаа. Арсанд цочрол өгөхгүй зөөлнөөр арсыг гүйжуулан арсыг толгоор өнгөлөг болгож уян хатан чанарыг нэмэгдүүлнэ. Арсны эсүүдийг идэвхжүүлж нөхөн төлжөд туслана гэж байгаа. Энэ нь болохоор яг нөгөө бусад скрабын гэлүүд одоо скрабын тийм гүйжуулагч шиг одоо хүчээр арсыг ингэж нөгөө бэржгээр ширхэгтэй зүйлээр ингэж үрж өрөвсүүлж эмзэгшүүлэхгүйгээр өөр нь яг гелийн хэлбэртэй учраас өөр нь зөөлнөр гойжуулж өгдгөөрөө бас маш давуу талтай. Тэгээд яг хуурай эмзэг арстай хүмүүс бол нэг 7 хоногт нэг удаа ч юм уу 14 хоногт нэг 2 удаа хэрэглэх боломжтой. Бусад одоо энгийн арстай хүмүүс бол 7 хоногт 2-3 удаа хэрэглэх боломжтой юм бүтээгдэхүүн байна. Маш их таалагдж байгаа бүтээгдэхүүний нэг нь бол энэ гел байгаа. Гэлэн гойжуулагч. За тэгээд хэрэглэх заавар нь гэх юм бол нүүрэндээ яг жигэд яг тохирох хэмжээгээр түрхээд 2-3 минут ерөнхийдөө нэг хатааж агаад тэгээд нүрээ ерөөсөө зөөлнөөр ингээл хурууныхаа өнгөөр өрхөд л ингээд бөнжигнөөд ерөөсөө юмнууд арс маань ингээд дээр өвцсөн байгаа арс маань ингээд гоожод өгдөг. Маш амархан тийм гоё бүтээгдэхүүн байгаа. За тэгээд дараагийнх нь нөгөө peel of mask буюу хуулдаг маск бол маш олон одоо үйлчлэгийг үзүүлдэг. Арсыг тайвшруулах, унжсан арсыг өргөх, цайруулах, гэрэлтүүлэх, тижээлөх, нүкс хувийг агшаах гэх мэтлэн маш олон одоо үйлчлэгийг үзүүлдэг. Ерөнхийдөө миний одоо хамар болон миний гэлтгүй ер нь бол ихэнх хүмүүсийн нөгөө хамар хоёр хацарны ингээд дундлаар бол маш их одоо батг болон нөхцөлтэй байгаад идэг. Тэр нөхцөлд батхыг бол бараг л одоо минийх би бол одоо 11 сараас хойш хэрэгжилж байгаа 4-5 сарын хугацаанд хэрэгжилж байгаа хэд бол миний бараг нөхцөлд ерөнхийдөө бараг арилсан. Дээрээс нь батггүй болцсон тийм байгаад байгаа. Ерөөсөө үйлчлэгийг маш сайн өгч байгаа. Миний одоо ганц одоо best бүтээгдэхүүн гэлж хэлж болохоор энэ цэвэрлэгээний сет маань байгаад байгаа. За тэгээд энэ маскыг яаж хэрэглэх вэ гэхээр цэвэрлэхэн болсон одоо яг цэвэрхэн арсан дээрээ чигшүүлэх тонер лошноо түрхэж агаад хуулдаг маска чигд тараагаад түрхээд өгнө. Тэгээд хацсныхан дараа эхний ээлжинд 20-30 минутын хугацаанд байж агаад доороос нь дээшээ ирүүнээсээ ингээд дээшээ ингээд хуулаад авчна. Тэгээ ерөнхийдөө ингээд байнга хэрэглээд датаад ирэх юм бол ерөнхийдөө цаг 2 цагч байж болно. Бүр 50-д дунд би бол бүр одоо бол 50-д дундчдаг. Тэгээ шүүн дунд нэг сэрхээрээ л ингээд хуулаад авчдаг. Айгуу дажгүй гоё бүтээгдэхүүн байгаа. За тэгээд энэ гол нөгөө нэг тэр чигшүүлэх бүтээгдэхүүн түрхэж байгаа тэр peel of mask түрхэж чинь гэдэг чинь яг нөгөө нэг арсны чинь чигийг гадагшаа ингээд агаар руу алдахгүйгээр буцаагаад яг ингээд вакуумжуулаад энэ маск түрхснийх буцаагаад арсан чинь яг нөгөө юу ин чигшлэн ингээд
буцааж арсанд нь шингээж өгдөг тийм одоо үйлчилгээтэй байгаад байгаа. За тэгээ миний одоо энэ 5-6 сарын хугацаанд хэрэгэлсэн миний зураг үр дүн байгаа. Анх одоо ивник хэрэглэхээс өмнө бол би хуурайшилтай арьстай өөрийгөө би болохоор нөгөө ингээд миний нэрүүний доотлоор ингээд батг гараад идэг. Ерөнхийдөө нэг жоохон батгтай, сэлх нөсөө толготой тийм арьстай байсан болохоор ерөнхийдөө би өөрийгөө тос ерөөсөө бараг хэрэгжилж болохгүй л гэж ойлгодог байсан. Яг ивник хэрэглээд ирэнгүүт үгүй яг эсэргээр арьсаас маш сайн цэвэрлээд хүний бохирдлыг арилгацсан тохиолдолд чийгшүүлэх тосоо маш сайн хэрэглээд ирэх юм бол арьс ингээд гэрэлтээд одоо яг энэ юун дээр бол одоо яг миний одоогийн зураг гэрэлтээд цаанаасаа цайвар толгор сайхан нөсөө толгомол маань арилаад ирсэн юм гоё үйлчлэг үзүүлсэн бүтээгдэхүүн байгаа. Тэгээд би энийг одоо хүн болгонд ер нь ярих дуртай юу яагаад байгаа. Одоо таньдаггүй баг таарсан хүн болгонд л хилээл хэрэглүүлэл үзүүлчмээр санагдал ерөөсөө яриад байгаа ийм бүтээгдэхүүн байна. За дараагийн бүтээгдэхүүн бол cushion байгаа шингэн пудр гэж ярьдаг тийм. Одоо Atomic-ийн маань алттай болон коллагентэй gold коллагентэй энэ cushion гэдэг байгаа. За энэ cushion-ыг бол би бас өөрөө хэрэглээд үзсэн. Хэрэгжилж байгаа бас маш их таалагддаг бүтээгдэхүүний нэг учраас энд танилцуулъя бэлдсэн байна. За үйлчлэгээ ямар үйлчлэгээ үзүүлдэг юм бэ гэхээр нарийн ширхэгтэй дарагчтай. Нарийн ширхэгтэй мөртлөө дардаг. Cushion нь бол ихэвчлэн одоо энэ cushion ижил төрлийн cushion нь бол ерөөсөө нөгөө дарах чадвар нь жоохон бага. Ерөнхийдөө нэг шингэн учраас гялцсан тийм торгомсгол мэдрэмж мэдрэмжийг төрүүлдэг учраас нөгөө дарагч нь маш бага байдаг. Энэ одоо манай Atomic-ийн cushion бол дарагчийг давхар энэ дээр оруулж өгсөн надад бол маш их таалагдчих байгаа. Маш том давуу тал юм ерөөсөө гялгард гөлгөр толгор болохоос гадна маш сайн дарж өгдөг давуу талтай. Тэгээ чийгшлийг дээд зэрэг өргөж мэдрүүлнэ. Үрчлээний эсрэг одоо SPF 45 нарны өндөр хамгаалттай олон давхарлаж буудсан ч тэгж хөхөрч зузаан харагдахгүй ерөөсөө буудсан ч юм будаагүй юм шиг харагддаг. Өнгөлөг өөгөө толгор харагдуулдаг юм гэрэлтсэн гоё cushion байгаа. За тэгээ өнгөний хувьд гэх юм бол 0, 1, 2, 3 гэсэн. Нэг нь бол нэлээд жоохон цайвар царайтай хүмүүст бол хэрэглэх. Тэгэхээр хоёр нь бол яг одоо начиг царайтай хүмүүс. Одоо би бол хоёрыг хэрэглээд байгаа. Надад бол яг тараад байгаа. Гурав нь болохоор жоохон бор царайтай хүмүүст бол таарч тохироод байгаамаа. Өнгөний сонголт. За тэгээ орц найрлаганд нь энэ юу ороод ямар үйлчлэгээ үзүүлээд байгаа юм бэ гэдгийг энэ дээр энэ Дамаск сарнаа тусалгээд энэ cushion-д маань ямар ч одоо нэг ширхэгч тусал ус ороогүй гэдгээр бас давуу талтай. Сарнаа дундаа одоо Дамаск сарнаа гэдэг нь маш одоо сайн чанарын сарнаа байдаг юм байна. Энэ сарнаа дагуулдаг катехин ба антоциниан гэдэг хоёр орц нь болохоор арсыг ихжүүлж, тайвшруулж, чигээр дүүргэж өгдөг юм байна. Дараагийнх нь алтны орц нь болохоор алтан бие махбодод хор нөлөөгөө бөгөөд маш богино хугацаанд цахилгаан үүдгийг хурдан дамжуулан одоо арсны физиологийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөж арсны цусны эргэлтийг сайжруулж арсыг нөхөн төлж тусалдаг юм байна. За тэгээ коллаген гэдэг нь болохоор арсны уян атом байдлыг хангаж чийгшлийг нэмэгдүүлж үрчлэгийг багасгах үйлчлэгээ үзүүлдэг юм байна. Ампул гэдэг нь болохоор коллагеныг алтаар баяжуулж илүү хүчтэй коллаген ампулыг бүтээсэн ийм одоо төгс бүтээгдэхүүн байна. Одоо давуу талуудыг маань нэг бүтээгдэхүүн ингээд шингээгээд өгсөн ийм бүтээгдэхүүн байна. За тэгээд энэ яг cushion-ийн маань одоо яг бүтцэн яг ямараасаа шалтгаалж ингээд дардаггүй барцгаар бүрцгэр болдог гэдэг нь эндээс шалтгаалдаг юм байна л да. Энэ бүтцэн бол маш одоо жижиг молекулууд учраас одоо энэ дэр бол энгийн cushion гэдэг дээр нь маш том юм молекулуудтай учраас энэ одоо нөгөө пудр бүрхэхээр cushion бүрхэхээр ерөнхийдөө нэг барцгаар бүрсгэр болоод нэг тийм одоо зузаан будалттай юм шиг ингээ харагдаад байдаг нь энэ учиртай юм байна. Atomic cushion болохоор маш жижиг молекултай учраас ингээд бөөнөрөхгүй нэгэн чиг түрхэгддэг тийм хөнгөн зөөлөн мэдрэмжийг төрүүлж өгдөг. Одоо нөсөө толбыг төгс нуунд алддаг тийм үйлчлэгээтэй юм байна. Тэгээ боловсруулсан тосны нэгдлүүд орсон гэдэг нь болохоор бас давуу тал болоод байгаа нүүрний одоо нүүрний бодгийг илүү үр дүнтэй болгож удаан барьдаг.
барьдаг тийм үйлчлэгээ үзүүлж байгаа юм байна. За тэгээд порлон байгаа. Порлоноос ингээд ийм усны дулс шиг хэлбэртэй порлон биш нэг жигд зөв тарааж бөөгнөрлөхгүй сайн өвд дарж өгөх бас тусалдаг юм байна. Тэгээд товших тусам арсигдан гэрэлцэн пулбараа тансаг харагдуулна. Тийм зузаан ерөөсөө бүрсгэр харагдуулахгүй. Ерөөсөө товшоол энэ одоо кушнэр төрөх тусмал гоё нүүр гэрэлтэй байдаг аюу гоё бүтээгдэхүүн байгаа. За тэг өргөн хэсгээр нь мэдээж хацар юм дух том хэсгүүдээр ингээд хэрэглэнэ. Нарийн хэсгэр нь болохоор юм хамарны нуугалц юм нарийн хэсгүүдээр бол хэрэглээд ийм бүтээгдэхүүн байна. За тэгээд миний дараагийн бүтээгдэхүүн бол юу бэ? Цайр ногоон жилийтэй цайр байгаа. Энэ нь болохоор бас их давуу талтай. Сая 21 оны 7 сард анх бодлоонд гарсан шинэ бүтээгдэхүүн байна. За цайр нь ямар үйлчлэгээ үзүүлдэг юм бэ? Энэ ямар орц найрлагатай бүтээгдэхүүн юм бэ гэдэг юм бол Бразилийн ногоон пропоlis орсон. Энэ нь болохоор одоо нөгөө бидний одоо мэдээд байгаа нөгөө манай одоо шүдний сая оны нөгөө шар зүвийн жилий гэж яриад байгаа шүү дээ. Энэ болохоор ногоон зүвийн жилий гэдэг юм байна л да. Бразилийн одоо ногоон зүвийн жилий нь бол шар зүвийн жилий шиг тийм их хэмжээгээр ингээ хурааж авч болдоггүй. Одоо багаар ингээд хураагддаг тийм хураагддаг учраас маш ховор, үнэтэй тийм алдартай бүтээгдэхүүн байна л да. Бразилийн номер 1 бүтээгдэхүүн. Тэгэхээр энэ ногоон зүвийн жилий орснороо дархлааны хэвийн үйл ажиллагааг дэмжиж одоо цайрын тэжээлийг хамтдагсан юм сэнгэнсэн амттай дэмжүүлээ. Ах юм байна. За тэгээд цайр нь бол мэдээж ойлгомжтой дархлааны системийн тогтолцоонд сайнаар нөлөөлдөг гэж содоод гүйлгэлт одоо суулгалтын бидний үс хумсанд одоо сайнаар нөлөөлдөг. Цайр бол маш одоо үйлчлэгээ үзүүлдэг байгаа. За ментол бол амны хөндийн эрүүл мэндийг хамгаалдаг, сэнгэлсэн татаа гата тийм мэдрэмжийг төрүүлдэг. Фруктоз сахарыг алюминий баяжмал нь бол одоо элсэн чихрийн оронд байгалийн баяжмалыг хэрэглэснээрээ элсэн чихэр болон одоо амд үнэр оруулагч ороогүй ийм давуу талтай бүтээгдэхүүн байна. За цайр ногоон зөвийн жилийн дархлааны одоо давуу тал нь гэх юм бол хоёр үйлчлэгээ үзүүлдэгээрээ давуу талтай байна. Дархлааг дэмжих болон амны хөндийн эрүүл ахуй нэг дор одоо үйлчлэгээ үзүүлдэгээрээ давуу талтай юм байна. Амны хөндийг бактери эсрэг үйлчлэгээ, дархлааны үйл ажиллагааг туслах хоёр төрлийн үйлчлэгээтэй бүтээгдэхүүн гэж байна. Ногоон алмаз гихт Бразилийн ногоон зүвийн жилийг ашигласан фруктоз сахарыг болон алюминий өтгөөсөн хандар туслах орцуудыг илүү амттай болгож өгсөн. Ментол хамтдагсан тул илүү шинэхэн хизээж хаанч амрахнаар хэрэгжилж болохын давуу талтай бүтээгдэхүүн байна. За дараагийнх нь аман дотроос ахуулаад бүх биед хүртэл амттайгаар хамгаалах propolis jelly гэж. За бүтээгдэхүүнийх нь юм нэр нь байна, хэмжээ нь байна, урт найрлага нь уух заавар нь байна. Одоо ийм цахилгаантай юм жижигхэн ууттай гараа дотор 10 ширхэгтэй нэг харьцагт ийм 12 ууд байдаг юм байна. Тэгээд цайрын хэмжээ нь бол 255 мл орсон учраас хүний гиз дотор гөрөлцөх хөдөлгөөнд бол маш сайн нөлөө үзүүлэх нэ. За тэгээд өдөрт нэг удаа нэг ширхгийг л хэрэглэх юм байна. За дараагийнх нь болохоор амны хөндийн бактери эсрэг үйлчлэгээ дархлааны хэвийн үйл ажиллагаанд туслана. За энэ propolis амны хөндийн доторх бактери эсрэг үйлчлэгээ үзүүлнэ гэж байгаа. Энэ зөгийн жилийн ерөнхийдөө яг одоо ямар үйлчлэгээтэйг одоо надаар хэлүүлдэг та нар бол бүгд мэдж байгаа шүү дээ тий. Амны хөндий болон дархлааны одоо дэмжлэг үзүүлэх ийм бүтээгдэхүүн. Цайр нь болохоор дархлааны хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай, мөн эсийн хэвийн хуваагдал зайлшгүй шаардлагатай ийм хоёр элемент орсон учраас энэ бүтээгдэхүүн маань
дархлааны болон амны хүндийгээд хоёр одоо ийм үйлчлэгийг зэрэг үзүүлж чадчихна гэсэн одоо юг харуулж байна. За тэгээ ногоол мозгт Бразилийн ногоон зүгийн жилийг болохоор яг зүгээр нэг желли гэж та нар бас желли гэж бас ойлгож болохгүй. Энэ бол яг нөгөө эрүүл мэндийн Бразилийн одоо нөгөө яг юунда дэлхийд алдартай тийм нөгөө эрүүл мэндийн тийм сертификаттай эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэсэн тийм сертификат авсан юу байдаг юм бэ? Засгийн газраас хүлээн зөвшөөрсөн тийм сайн чанарын сертификаттай ногоон жилээ. Тэгээд түүхийд нь болохоор олборлох үйл явц нь яаж одоо ингэж гаргаж авсан юм бэ гэвэл ингээд далайн түвшнөөс дээш 800 м дорших цэвэр орчноос олборлж авдаг. Тэгээд энэ одоо зөвийг нь болохоор Бакарис модны шүүсийг ашиглан тэр зөвгийнүүдээ одоо тэр Бакарис модыг одоо энэ шүүсийг одоо идүүлж уулгуулснаар тэр энэ шар биш юм ногоон прополис одоо жилээ гаргаж авдаг юм байна. За тэгээд цайр гэж яг юу вэ? Цайр нь бие махбодод энзим болон уургийн нийлэгчлэлтэнд оролцдог чухал эрдэс процесс нэг юм гэж. Тэгээд өдрийн цайрыг бол өдрийн хэрэглээний хэмжээ нь бол хүүхэд 4 мг, эрэгтэй хүн 10 мг, эмэгтэй хүн 8 мг-ыг ерөнхийдөө хэрэглэж явах одоо тийм юутай хэмжээтэй байд юм байна, томтой байд юм байна. Тэгээд эсийн хэвийн хуваагдал болон дархлааны тогтолцоод чухал үүрэгтэй бол тохирсон хэмжээгээр нь цайрыг болгон хэрэглэж явах хэрэгтэй юм байна. За тэгээд дээр хизээж хаанч амархнаар одоо хэрэглэж болно гэсэн тий одоо нэг ууц савлгааны үед бол цөмдөө хийгээд аваа явчихад одоо ажил дээрээ сууж байхад тий машин бариа явж байхад хүүхэд хүртэл ингээд идэхэд тохиромжтой гар ингээд үйлдвэрлэгдсэн учраас атомын бүтээгдэхүүн маань ерөнхийдөө бүх бүтээгдэхүүнүүд нь л одоо бүх одоо хэрэгцээг хүний хэрэгцээг хангах тийм боломжийн одоо юуг нь юугаар нь бодолцооч ингэж гаргадгаараа бас их давуу талтай байгаа юм. Одоо жишээ нь хүүхдийн бүтээгдэхүүн гэл хүүхдэд хэрэглэхээр хэрэглэх тохиромжгүй бүтээгдэхүүн одоо юм байгаад идэг шүү дээ. Дархлааны бүтээгдэхүүн энэ төр. Тэгэхээр манай атомын маань ерөнхийдөө тэр одоо хэрэглэх одоо юуг нь хүртэл зориулагдсан хэрэглэхэд одоо хялбарыг хүртэл ингэж бодолцож үздэгээрээ бас давуу талтай байгаа. За тэгээд ямар хүн тохиромжтой юм бэ гэдэг юм бол амны хүндийн эрүүл ахуйдаа санаа зовж бүх хүнд хэрэглэх тохиромжтой амьдралын эрч хүчийг хүсдэг хүмүүст эрүүл мэндэд санаа тавьдаг арчилгаа хэрэгтэй хүмүүст одоо цаг агаарын өөрчлөлтийн үед амны хүндийн арчилгаа хэрэгтэй үед амархнаар одоо ерөнхийдөө зөвийн жилийг хэрэглэе гэсэн хүн болгонд хэрэгтэй юм бүтээгдэхүүн байна. За тэгээд амар хурдан дууссан уу? Анхаарал тавьж сонссонд баярлалаа. Тэгээд миний анхны семинар байлаа. Хичээнгүйлэн бэлдэж бас танилцуулах байгаа бүтээгдэхүүнийхээ талаар судалгаа хийж бас мэдээлэл авч та нартай танилцуулахыг хичээлээ. Тэгээд ойлгомжтой байсан гэдэгт найдаж байна. Тэгээд асууж тодруулах зүйлийг асууж болно. Баярлалаа.